Сайн байцгаана сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За манай тархины халаас подкаст болон химнэл радиогийн хамтдаа эхлүүлж байгаа сэтгэл зүйн булангийн маань хамгийн ихний дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдөр бид хамтдаа энийг шилт гэж юу болох, яагаад ач холбогдолтой вэ? За тэгээ магадгүй эцэгчүүдийн маань одоо дунд түгээмэл байдаг асуулт болох хүүхд маань намайг орхиж очихаар яагаад араас уйлаад орилоод идэм? Магадгүй яагаад төрмгийн зам үйлүүд хүүхдүүдэд бий болдог вэ гэдэг асуултуудад хариулт өгөхөд дэмжлэг үзүүлэх тэрхүү агуулгуудыг та бүхэндээ хүрэхээр бэлэн болсон байна. За тэгээд эхний дугаар учраас юуны түрүүнд хоёлаа өөрсдөө танилцуулъя тийм ээ. За намайг 50 жаргал гэдэг сэтгэл судлаач мэргэжилтэй. За мөн адил би сэтгэл судлаач намайг Хишигт гэдэг. За тэгээ хоёлаа яриагаа сонсогчдоо зориулаад энийг шилт гэж яг юу юм бэ? Тэгээд энэхүү процесс нь яаж бий болдог гэдэг талаар хуваалцъя те. За тэгэхээр нөгөө сая бас хэлсэнчлэн эцэгчүүд яагаад одоо манай хүүхд намайг ажилдаа явахад дагаад идэм бэ? Эсвэл манай хүүхд яагаад мэдрэмж сэтгэл хөдлөлөө тийм бүрэн дүрээ илэрхийлж чаддгүй юм бэ гэх мэтчлэн асуултуудад бас хариулт олоход нь туслах нэг юм өнцөг байх гэж бодож байна. За яг энийг шилт гэхээр үгнээсээ эхлээл ер нь бол ойлгомжтой бах тийм энийг ших дасах тийм зохицох гэдэг үгтэй холбогдно. За энийг шилт гэдэг нь яг юу гэж одоо яг сэтгэл судлалын шинжилгээ ухаанд үздэг вэ гэхээр хүүхэд болон одоо хүүхдийг асран хамгаалж байгаа тий халамжилж байгаа тэрхүү хүмүүс хоорондын одоо эерэг тэм сэтгэл хөдлөлийн холбоо харилцаагаа гэж байгаа. Тэгээд ингээ ярихаар өмнө нь хүмүүс магадгүй ингэж сонссон байж болох юм л та. Энийг шилтгээ тэгэхээр хүүхэд зөвхөн одоо ээжтэйгээ ээнэгшдгээ ч юм уу тий хүүхэд одоо ээж бол хүүхдийг хөхөөрөө ингэж хоолж идэг учраас ээжтэйгээ илүү их ээнэгшдгээ төрүүлж учраас гэж байдаг шүү дээ. Ийм одоо зүйлсийг их сонсч ийсэн баг. Гэхдээ одоо ээнэгшилт гэдгийн хамгийн гол үндсэн ойлголт нь хүүхдийг асран хамгаалж халамжилж байгаа те тэрхүү хүнтэйгээ хэрхэн эерэг тэм сэтгэл хөдлөлийн холбоо хамаарал сайтай байна вэ гэдгээр тухайн хүүхдийн одоо жишээ нь нэгшлэн тодорхойлогддог ийм зүйл байгаа. Аха. Тий. Дээрээс нь хэлэхэд нөгөө энэгшилтэй холбоотой нийгэмд байдаг одоо нэг нийтлэг ойлголт нь хүүхэд одоо ээжтэйгээ ч юм уу аавтайгаа за эсвэл өвөө эмээ дээр өссөн хүүхдүүд хэр их хинтээ илүү их цагийг зарцуулж ин тэр хүнтэйгээ л илүү энэгшдэг гэж хэлдэг шүү дээ. Гэтэ яг бодит байдал дээр илүү сэтгэл судлалын шинжилгээ ухаанд юу гэж үздэг вэ гэхээр хүүхэд хинтээ одоо бага насндаа илүү ойр татна их хугацааг өнгөрүүлсэн бай бус хүүхдийн тэр аюулгүй мэдрэмжийг нь хэн илүү олгож ийсэн за хүүхдийн тэрхүү мэдээ тохиог хэн илүү ойлгоод тэрийг нь хангаж ийсэн гэдэг тэр зүйлийг хангаж ийсэн хүн маань хүүхдийн нөгөө хамгийн анхны энийг шилтийг өгж байгаа хүн болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ энийг ших одоо процесс маань ийм шат амжилгатай явдаг энэгшлийн үе шатууд гэж байдаг болов уу? Магадгүй яг хэдэн наснаас ч юм уу одоо ямар үеэс нь эхлээ энэгшил бий болдог вэ гэдэг маань сонирхолтой байгаа гэж бодож байна. Тэгэхээр нөгөө яад одоо жишээ нь өнөөдөр бид хоёр энэ энэгшилтийн тухай бас яриад байна вэ гэхээр одоо өмнө нь хүмүүс маань ингэж сонсч ирсэн баг л та. Бага наснда байхдаа хүүхэд байхдаа тий ямар зам төлөвтэй байсан юуг одоо ингээ харж үзэж өссөн гэдэг ч юм уу тий. Тэдгээр зүйлс нь том болоход нь одоо хэн байхын тодорхойлно гэдэг ч юм уу. Эсвэл одоо 5 хүртэлх насны хүмүүжлэн хүүхдээ ирээдүйд хэн байхыг тодорхойлно гэдэг зүйлсийг маш их одоо сонсч ирсэн баг. Тэгэхээр энэгшилт одоо тухайн хүүхдэд бага наснд нь байхад ямар байсан бэ? Энэгшилт сайтай өссөн хүүхдөө эсвэл энэгшил муутай өссөн хүүхдүү гэдгээр тухайн хүүхдийн ирээдүйн зам байдал хүмүүстэй харилцаа өөрийнх нь ирээдүйн зам төлөвтэй тэдгээр бүх зүйлс бас тодорхойлогдох нэг суурь нь болдог учраас энэгшилтийг ер нь бол маш ингэж чухлаар авч үздэг. Тэгээд одоо жишээ нь сэтгэл судлаач тэр хүмүүс хүүхдүүдээ ч юм ингээ одоо аваад ирдэг. Эсвэл насанд хүрсэн хойно нь тухайн хүнд одоо юм сэтгэл зүйн асуудлууд тулгараа тий ханддаг. Тэгээд үүнийг нь одоо ингээ сэтгэл зүйчид судлахтаа бас энэгшилтэй ингэж холбож авч үздэг тий. Багтаа аав ээжтэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ, эмээ өвгтэйгээ ч юм уу тий ямар харилцаатай байсан бэ? Тантай одоо жишээ нь хамгийн ойр дотн байсан хүн хэн бэ гэдэг ч юм уу тий. Эдгээр зүйлсийг одоо асууж энэгшилтийг нь бас тэрхүү загваруудыг ингээ тодорхойлдог байгаа. За тэгээд яг энэгшилтийг судалсан ингээд маш олон хүмүүс байдаг л та. Тэгээд энэгшилтэй холбоотой жишээ нь хамгийн анхны одоо судалгааг амтан судлаач хүн хийсэн байгаа юм л та. Конрад Лоренц гэдэг хүн. Тэгээд тэрээр ямар одоо судалгааг хийж исэн бэ гэхээр ийм дэгдэхэнүүд дээр хийсэн байгаа. Тэгээд дэгдэхэнүүд
эхийгээ яг юу гэж ойлгож хүлээж авч ийн гэдгийг ийм хариу үйлчлэлийн судалсан байгаа юм л да. Тэгсэн чинь дөнгөж төрсэн дэгдэхнүүд хамгийн ихэнд одоо ингээд өөрт нь харагдсан хөдөлж байгаа ингээд амьд биетийг энэ миний ээж юм байна, миний эх юм байна гэж ойлгож хүлээж аваад байсан байгаа юм л да. Тэгэнгүүт нөгөө судлаач маань одоо дэгдэхнүүдийг ингээд ажиглаад байж байгаа шүү дээ тий. Тэгэхэд өөрийг нь нөгөө нэг тэр дэгдэхнүүд эхийгээ гэж анзаарч ойлгоодсэн байна л да. Тэгэхээр нэгдүгээрт одоо хүүхэд зөвхөн ээжтэйгээ нэгшдэггүй эсвэл хөхөөр нь тий хоолж байгаа хүнийгээ одоо тэрхүү хүнтэйгээ нэгшдэггүй гэдгийг бас үгүйсгэх нэг нотлохоо юм болж байгаа. Хамгийн ихэнд нэгсэндээ харилцаа холбоонд орж байгаа тий хамгийн ихэнд харсан хүнтэйгээ жишээ нь энэх шиг энэ байдал одоо эхэлдгээ гэдгийг энэхүү судалгаагаар одоо чинь баталсан байх жишээ тий. Тэгээд дараагийн одоо яг энэ энэхшилтэй холбоотой ойлголтыг хөгжүүлсэн хүн нь болохоор Харлоу гэж судлаач идэг. Тэрээр юу хийжсэн бэ гэхээр дөнгөж төрсэн юм сармагчингууд дээр туршилт хийгээд хоёр төрлийн юм одоо өдөөгч өгсөн байгаа юм л та. Эхнийх нь болохоор ингээд төмөр юм уцаар хийгсэн одоо тэр сармагчинд нөгөө нэг угжиж ингэж хөхүүлдэг нэг юм хиймэл одоо нэгсэндээ ихийг зохион бүтээсэн гэсэн. Нөгөөх нь болохоор юм зөөлөн юм материалаар хийсэн нэг юм ихийг бас зохион бүтээсэн гэсэн. Тэгсэн чинь аль ихтэйгээ одоо сармагчингууд илүү ойр дотн байгаад байсан ингээд цуг байхыг хүсэж исэн бэхээр нөө зөөлөн материалаар хийгдсэн нэгсэнд одоо юм чихмэл тоглоом шиг маягийн зүйл гэсэн. Одоо үүнтэйгээ илүү их ингээд ойр дотн байхыг хүсэж исэн баам л та. Тэгэхээр энэгшилт гэдэг маань нэгсэндээ бас хүрлцэх ингээд мэдрэх үедээ нэг ясандаа нэг ингээд холбогддог. Алинтай нь байхдаа аюулгүй нэг юм 50 мэдрэмжийг аваад байна гэдэг тэрхүү зүйлтэйгээ илүү энэгшээд байна гэсэн. За тэгээд энэ мэтчлээ одоо ингээ амтны хариу үйллүүд дээрээс эхлээд ажиглалт ингээд хийсний үндсэн дээрээс энэгшилт гэдэг ойлголт хүүхэд одоо хинтээ ингээ харилцаа холбоо тогтоож байгаа нь яагаад ирээдүйд нь чухал байгаа юм бэ гэдэг энэхүү ойлголтуудыг одоо ингээд үүсэж хөгжөхөдөө энэ судалгаанууд явагдахад маш том ингээ суурь болсон байдаг. За тэгээд энэгшилтийн талаарх онолууд болон дараагийн яг нөгөө хүүхэдтэй холбоотой те хүн дээр тэгвэл эдгээр зүйлс яаж ажиглагддаг юм бэ гэдэг судалгаанууд үүний дараагаар хийгдэж эхэлсэн байдаг. Тэгэд үүнтэй холбоотой судалгааны одоо хамгийн одоо хүмүүсийн ч гэсэн тий хамгийн их сонсч ирсэн зүйлс нь бол Мэри Ансурт болон Джон Болби гэдэг хүмүүсийн судалгаа байдаг. Ансурт гэдэг хүн яасан бэ гэхээр яг баг анхны юм хүүхдүүд дээрх туршилтыг хийсэн гэж ойлгож болно. 12-аас ингээд 18 сар хүртэлх хүүхдүүдийг юм өрөөнд оруулаад тэгээд эхлээд ээжтэйгээ цуг байжгаад дараа нь ээж нь ингээд гараа явах тохиолдолд хүүхд ямар хариу үйлдэл үзүүлж байна те дараа нь танихгүй хүнтэй ингээд байхаараа хүүхд бас ямар хариу үйлдэлийг үзүүлж байна гэдэг дээр тулгуурлаад яг энэгшилтийн ямар загварууд байд юм бэ мөн одоо энэгшилттэй холбоотой хүнээс ямар зан авирууд гард юм бэ тэгээ мөн түрүүний одоо айлынх нь гол ярьж байгаа зүйл буюу яг энэгшилт нь хэрхэн ингэж хөгждэгтэй үе шатууд нь ямар байд юм бэ гэдэг одоо онолуудыг гаргах гол судалгаа болсон гэж ойлгож болно. Тэгээд дүүн дээрээсээ тулгуурлаад энэгшилт юм хэд хэдэн загваруудыг гаргасан байдаг. Тэгэхээр магадгүй энийг сонсож байгаа сонсогч та бүхэн одоо үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн те таны хүүхэд эсвэл таны дүү чинь ч юм ойр тойронд чинь байгаа бага насны юм хүүхдүүд ямар хариу үйлдэл гаргаж ийнү гэдгээс хамаарат энэ хүүхдийн энэгшилт ямар байгаад байна гэдгийг зүгээр одоо эхний байдлаар гэх юм уу те анх шатны байдлаар ажиглаж одоо ойлгож болох юм а гэж байгаа. За тэгээд эхний ингээд одоо энэ хүний туршилтан дээр тулгуурлаад ийм 3 төрлийн энэгшилтийн загваруудыг хүүхдүүдээс ажигласан байгаа юм л та. Тэгээд эхний загвар нь юу гэж ажиглагдсан бэ гэхээр хүүхдүүд ийм одоо бие даасан юм байдалтаар ажиглагдсан. Бие даасан одоо ээж нь ингээд тухайн өрөөнөөс ингээд гараа явангууд хүүхэд ийм тавгүй болдог. Тэгээ эргээд ороод ирэнгүүт нь хүүхд ээжигээ харангуудаа бас тайвширдаг. Нөгөө танихгүй үлдсэн байгаа шүү дээ. Тэгэд энийг бол одоо бие даасан юм хэв загварын энэгшилтэй хүүхдүүдээ гэж ажигласан байна. За хоёр дахь нь юу байсан бэ гэхээр зай барьсан гэж байгаа. Нэг гэсэндээ энэгшилт ингээд төрсэн цагаас эхлээд баг байцсан ч юм уу хүүхдүүдийн хувьд энэ байдал нилээдгүй ингэж ажиглагддаг. Ээж нь одоо танихгүй хүнтэй үлдээгээд өрөөнөөс гараа явлаа. Тэгэнгүүт хүүхэд уйлахгүй ямар нэгэн сөрөг зам байдал гарах. Өмнөх хүүхдүүдийн хувьд бол ингээ стресстэй тавгүй болоод ирсэн шүү дээ. Тэгэнгүүт энэ хүүхдүүдийн хувьд бол ямар нэгэн сөрөг зам байдал гарахгүй, уйлахгүй, өөрийгөө илэрхийлэхгүй. Эргээд ээж нь ороод ирэхэд одоо ээжигээ тэврэх ч юм уу те ямар нэгэн хариу үйлдэл бас байхгүй нэгсэндээ одоо сэтгэл хөдлөл нь юм нэг хаагдмал гэх юм уу
бүрэн дүүрэн илэрхийлэхгүй нэг юм зам байдаг байна та. За 3 дахь хэв шинжийн хүүхдүүд нь яаж исэн бэ гэхээр ambivalent гэж байна. Тэгэхээр ambivalent гэх үгнээсээ ч гэсэн сонсогдоход нэг юм хосолмол шинжтэй хариулт гэсэн утгыг тэ ойлгож байгаа. Тэгээ энэ төрлийн хүүхдүүд нь яаж исэн бэ гэхээр ээжигээ гарахад мэдээж ингээд төгшөөрлсөн, стрессцэн юм зам байдлуудыг гаргадаг. Эргээд ээж нь ороод ирэнгүүт эргэлж байгаа хэрнээсээ бас уурладаг. Нөгөө эерэг сэтгэл хөдлөл нь сөрөг сэтгэл хөдлөлтөг хамтдаа ингэж гарч ирээд байдаг гэсэн. Тэгэхээр магадгүй одоо хэрвээ таныг ажилдаа явахт ч юм уу те хүүхэд чинь дагж гин үү эргээд ирэхэд чи хүүхэд чинь яаж хариу үйлдэл үзүүлж гин гэдгээс хамаарат би хүүхдтэйгээ яг энэгшилтийн үед ямар энэгшилт буюу юм сэтгэл хөдлөлийн харилцаа холбоо тогтоохын үед те ямар харилцааг үүсгэж исэн юм бэ гэдгээ бас одоо ажиглаж анзаарч болно гэсэн. Тийм За байна. тэгээд энэ туршилтан дээр тулгуурлаад бас дараа нь нэг хоёр юм сэтгэл судлаач ийм энэгшлийн загварын 4 дахь хэлбэрийг гаргасан байгаа юм л да. Энэ 4 дахь хэлбэр дээр юу гэж үзэжсэн бэ гэхээр зохион байгуулалтгүй юм энэгшлийн загвараа гэж байгаа. Тэгэнгүүт хүүхдүүдийн нөгөө гаргаж байгаа хариу үйлдэл нь одоо юм эмх замбраагүй буюу одоо юм амархан солигддог тийм амархан солигддог. Заримдаа ингээл дайсагнсан гэдэг нь одоо түрэмгээ гэдэг утгаар одоо уурлаа тий ууралж байгаа, уйлж байгаагаар илэрдэг бол заримдаа ингээд ерөөсөө тэм сэтгэл үзүүлэхгүй хийхгүй тий. Тэгэнгүүт заримдаа болохоор айгүй баяр санснаа илэрхийлээ тиймэрдэг. Энэ мэтчлийн юм тодорхойгүй бас хариултуудыг гаргаад байгаа маань бас хүүхдийн нэг энэгшилттэй нийлээдгүй холбоотой гэсэн юм судалгааны үр дүнгуудыг гаргасан байдаг. Тэгэхээр энэ мэтчлээ одоо саяны ярьсан туршилтууд дээр та бүхэн одоо юуг нэгтгэж ойлгож анзаарч болох вэ гэхээр таны хүүхдийн энэгшилт хэр сайн байсан бэ? Та хүүхдтэйгээ хэр сайн энэгшиж тэрхүү сэтгэл хөдлөлийг ойлгох хэрэгцээг нь хангаж өгсөн бэ гэдэг маань одоо хүүхдийн ирээдүйн хүмүүстэй харилцах харилцаанд нь нийгэмшгүй ур чадварууд дээр нь одоо магадгүй сүүлийн хүмүүс айгүйх ярьдаг болсон шүү дээ. IQ буюу сэтгэл хөдлөлийг ойлгож мэдрэх чадвар гэдэг. Тэдгээр зүйлстэй нэм нэгт нарийн холбоотой байдаг шүү гэдгийг бас одоо саяны ярьсан хэсгүүдээс анзаарсан байхаа гэж бодож байна. Тийм. За тэгээд дээрэс нь энэгшилтийн одоо үе шатуудтай холбоотой за хэдэн сартад нь ч юм уу ямар настай үед нь энэгшилтийн ямар үеуд явагддаг вэ гэдэг маань эцэг эхчүүдийн үед бас сонирхолтой байгаах гэж бодож байна. За тэгээд Рудольф болон Пегийн нараар ахлуулсан сэтгэл судлаачдын бүлэг одоо хүмүүс 60-аад бага насны хүүхдүүдээр туршилт хийгээд за тэгэхээр энэ энэгших процесс маань тодорхой үе шатуудтай юм байна гэд 4 өчтүүдийг гаргаж ирсэн байдаг. За хамгийн ихний үе шат буюу энэгшилтийн өмнөх үе шат гэж байгаа. Энэ нь хүүхдийн тгээс 3 сартай үеүүдэд болдог. За тэгээ энэ үед хийхтэй хүүхэд инстинкт байдлаараа хариу үйлдэл үзүүлдэг юм байна л да. Магадгүй одоо нөгөө уйлж байгаагаараа одоо надад анхаарал хандуулаач гэдэг тэр тохиог өгж идэг. За тэгээ үүний дараагаар тодорхой бус одоо энэгшилтийн үе шат буюу 6-аас 7 сартай үед явагдаж идэг. Тэр яг энэ 6-аас 7 сар за зарим 6-аас 9 хүртэлх сар гэж тооцдог. Тэгэхээр энэ үед нөгөө хүүхдийн итгэлцлийг итгэлцлийг хөгжүүлэх боломжтой үе шат гинэ. Тэгэхээр зөвхөн одоо хасрын хамгаалагч аав ээжтэйгээ бусад харилцаанд итгэл ямар байх вэ гэдэг хөгжлийн үе шат нь энэ үеэс эхэлдэг. Тэр 6 сар ихэр айгүй эрт байна тийм. Энэ үеэс эхэлдэг. Тиймээс одоо 50-аас гэлдэж маань асаа хэлсэн шүү дээ. Энэгшилт гэдэг бол одоо хүүхдтэйгээ их цагийн өнгөрөөд байх биш ээ. Хамгийн чухал нь тэр нөгөө хайрлуулж байгаа, халамжлуулж байгаа, аюулгүй гэдэг мэдрэмжүүдийг өгөх. За тэгээд дээрэс нь хүүхдийн нөгөө одоо уйлж байгаа нь одоо хоол идэхийг хүсэж байгаа юм болов уу эсвэл өвдөж байгаа юм болов уу таагүй байгаа юм болов уу гэдэг тэр бүхнийг одоо танин мэдээд хүүхдэд хэрэгтэй байгаа зүйлийг зөв зүйтэй хангаж өгч чадах маань өөрөө энэгшилт үүсэх, энэгшилт хөгжих тэр чухал суурийг тавьдаг. Тэр энэ үеэс эцэг эхчүүд маань тэрхүү хэрэгцээг зөв хангаж эхлэх хэрэгтэй байдгаа гэдгийг бас сэтгэл зүйчид маань онцлсан байсан. За тэгээд дээрэс нь дараагийн үе бол тодорхой энэгшилтийн үе шат. За тэгэхээр эндээс илүү нөгөө хүүхэд эцэг эхээсээ тустай байхаараа тийм таагүй мэдрэмжийг авдаг. Эцэг эхээ хайж эхэлдэг. Тэгээ буцаад одоо эцэг их нь гэртээ ирэх үед ч юм уу нөгөө таатай байдлыг мэдэрдэг. Тэр илүү тохиромжтой хэвийн нөгөө секур энэгшилт гэдэг аюулгүй энэгшилт. Энэгшилт эндээс хөгжих боломжтой. За дараагийнх нь болохоор нөгөө нийлмэл энэгшилтийн шат гэж байгаа.
мэдээж хэрэг зөвхөн аав ээжээс гадна ах дүү нар ч юм уу эмээ өвөө гэд аюу олон төрлийн хүмүүстэй харилцаж байгаа. Тэгэхээр тэдгээр хүмүүстэй ээнийгших, тэдгээр хүмүүстэй холбоо тогтоох бас одоо үе шатууд эхэлж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр өмнө нь ч бас дурдсан ээнийгшилт гэдэг нь зөвхөн одоо хүүхдийг өсгөж төрүүлсэн ээж ч юм уу эсвэл байн хамт байдаг аавтай заавал үүсэх албагүй. Тэгэхээр өвөө ч юм уу эмээ юм уу магадгүй нэг ахын ч юм уу байх боломжтой. Тэгэхээр одоо өмнө нь өгч чадаагүй эцэг эхийн өгч чадахгүй байгаа тэрхүү нөгөө хэрэгцээх ч юм уу тэр аюулгүй мэдрэмжийг магадгүй энэ тодорхой энийг шилтийн үе шат эхлэх үеэс нь одоо өөр гэр бүлийнх нь хин нэгэн гишүүн өгөөд эхлэх юм бол эндээс энийг шлийн ахаад нэг шин загварууд үүсэж байгаа гэж бас ойлгож болно. За тэгэхээр хэдийн ингээ нөгөө энийг шилтийн үе шатуудыг сараар нь ангилсан ч гэсэндээ одоо ингээ за манай хүүхд одоо аль хэдийн 2 ойтой болсон юм чинь нэгэнт өнгөрчтэй гэж мэдээж хэрэг бодож болохгүй. Аль болох та ахаад хүүхдээ анзаарч мэддэг, танин мэддэг тэр алхмуудыг хийгээд хүүхдийнхаа хэрэгцээг аюулгүй мэдрэмжийг өгөх тэр үйлдэлүүдийг хийгээд эхлэх юм бол мэдээж хэрэг боломжтой байх гэж бодож байна. Тэгэхээр нөгөө сая бас хэлж штэ те 6 сар гэхээр нилээ эрт байгаа гэд. Тэгэхээр 6 сараас эхлээд бас нөгөө хүүхэд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг илүү сайн одоо ойлгож таньж эхэлдэг үе байгаа. Тэгэхээр энэтэй ч гэсэн одоо энэ гэршил маань нилээдгүй холбогдно. Нөгөө хүмүүсийн дунд нэг ийм нийтлэг одоо төгөөмөл ойлголт байгаад идэм шиг анзаарэгддэг л та. Одоо хүүхд ингээд жоохон юм чинь ойлгохгүй штэ, мэдэхгүй штэ гэж хэлдэг. Тэгээ дээрээс нь байгаа гэдэг. Дээрээс нь одоо ингээд хүүхэд хэлд орохоос өмнө мэдээж яадаг вэ гэхээр одоо ганганж гунгандай тий янз бүрийн авиануудыг ч юм ингээд гаргадаг. Тэр үед нь зарим эцэгчүүд ялангуяа нөгөө залуу эцэгчүүд маань ямар нэгэн хариу үйлдэл тэр хүүхэдтэй үзүүлдэггүй байх тохиолдлуудыг бас айгүйх анзаарч ирсэн. Энэ маань өөрөө юу вэ гэхээр бид нар одоо төрхтөөл бүх зүйлийг чаддаг болдог мэдээж төрдөггүй. Ямар нэгэн оролдлогод ч юм уу те ямар нэгэн зүйлс байсны олон дахин давталтын үндсэн дээрээс бид нэр өнөөдрийн одоо хийдэг зүйлсийнхээ ярьдаг ч юм уу те алхдаг гიშгдэг. Энэ бүхэн чинь олон удаагийн давталт дээр тулгуурлаж мэдээж үүсэж байгаа чадварууд байгаа. Тэгэхээр ганганж гунганж эсвэл таны хүүхд чинь одоо нөө ээжигээ таны динэгээд байна гэж хэлдэг шүү дээ. Энэ маань хүртэл нөгөө ээнэгшилт эхэлж байна гэдгийг одоо нэгсэндээ дохион байж идэг. Тэгэхээр энэ бүхэнд хариу үйлдэл үзүүлж хүүхдтэйгээ маш сайн одоо ингэж ярьж харилцаж сэтгэл хөдлөлийг ойлгодог байх хэрэгтэй. Таны хүүхд ч уйлж гэнгээд хүүхэд зөв зүгээр байжсэн аа. Одоо уйлах бол инстинкт юм аа гэж шууд утгаар нь харж болохгүй шүү дээ. Зөв зүгээр гэж гад мэдээж уйлахгүй. Тэгэхээр энэ болгонд нь хүүхдийн насын сарын бага гэлтгүүгээр хариу үйлдэл үзүүлж байгаа одоо байх маань энэ гэрэлтийн гол суурь болж идэг. Тэгээд одоо бас сая хэлж шít. Одоо манай хүүхд маань 2 нас хүрчсэн. Одоо нэгэнтээ энэ үеийг өнгөрчээ гэж бодож болохгүйгээд. Тэгэхээр нөгөө энэ гэрэлтийн одоо яг энэ гэрэлтийн илэрхийлж байгаа зан авир гэдэг зүйл маань нас ахих тусам ингээд бас янз бүрээр л ажиглагддаг байгаа юм л та. 3 нас хүртэл хүүхдэд бол айгүй одоо тодоор илэрдэг гэж ойлгож байна. Нэгсэндээ хүүхэд 3 нас хүртлээр таныг ажилдаа гараа явах гэж байхад чинь дагдаг энэ байдлууд бол 3 нас хүртэл их одоо илэрсээр л байна гэсэн. Энийг өөрчлөх одоо 3 нас хүртэл нь одоо хугацаанд өөрчлөх тийм боломж байхгүй. Харин 3 наснаас хойш хүүхд яадаг вэ гэхээр илүү их юмд ухамсартайгаар хандаж эхэлдэг буюу та ажилдаа явсан ч удахгүй орой олонгууд аав ээж маань хүрээд ирнэ гэдгийг мэдэж одоо анзаардаг одоо тийм шатанд хүүхд очиж байна гэсэн. Тэгэхээр одоо дагах байдал нь уйлах байдал нь ч юм уу ингээ багасч ирдэг. Харин одоо нөгөө сургуульд орох нас буюу 6 насны ингээд үе аа юм л та. Энэ үед болохоор энэрхэлтийн энэхүү зам байдал нь бас ингээ тодор илэрчийдэг. Одоо 9 сарын нэгэнд дуйлж байгаа хүүхдүүдийг хүмүүс маш их харсан бах. Энэ бол одоо нөгөө энэрхсэн тасцсан байгаа хүнээсээ холдно гэдэг маань аюултай гэсэн мэдрэмжийг тухайн хүүхдэд өгөөд байна гэсэн үг байхгүй. Тийм учраас хүүхэд одоо янз бүрийн хариу үйлдэлүүдийг одоо гаргаж байгаа. Зарим тохиолдолд одоо 6 настай хүүхдүүдээр ийм зүйлс аягүй харж ирсэн л та. 9 сарын нэгэнд хичээлдээ ингээ очингуудаа уйлцсан тэгснээ бүр өмдөндөө одоо шийдсэн ч юм уу хүндэрсэн ч юм уу. Эдгээр маань нөгөө аюултай гэдэг мэдрэмжийг хүүхэд аваад байгаа учраас биеэс нь гарч байгаа тэрхүү сөрөг хариу үйлдэлүүдээ гэсэн үг. Тэгэхээр энэнд нь одоо чи яагаад уйлаад байгаа? Яагаад ийм ичмэр үйлдэл хийж байгаа юм ингэж зэмлэхээсээ илүүтэй таны хүүхэд харин ч ингээ мэдрэмжээсээ илэрхийлж байна гэдгийг та анзаараад энд нь одоо илүү их ойлгож тэмцэн харилцааг үзүүлэх нь чухал болж байгаа. За тэгээд насны хөгжил ингэж явж байгаад одоо өсвөр наснд ийм нөгөө энэрхшилтийн зам байдлаа зан авираа илэрхийлэх байдал нь харьцангуй багасч ирдэг байл та. Одоо
аав ээж нь хөдөө яваад одоо хүүхдээ айлд үлдээсэн байлаа гэж бодъё. Тэгэнгүүт хүүхэд одоо чинь уйлж хариулт үзүүлэхгүй одоо дууга хураах ч юм уу арай нэг илүү их нөгөө том хүн гэдэг одоо тодорхойлолт руу өгч байгаа юм нас байдаг учраас арай өөр хариултуудыг илэрхийлдэг, хариу үйлдэлүүдтэй илүү их ухамсартайгаар ханддаг болдог юм одоо үе байдаг. Тийм. Биологийн энэ хшилтийн биологийн үүрэг нь одоо хамгаалах гэдэг байгаа байхгүй юу? Одоо survival хийх гэж ярьдаг шүү дээ. Хамгаалах. Тэгэхээр жишээлх юм бол одоо юм нугас ч юм уу за нэг амтны зулцаг байлаа гэж бодъё. Тэгэнгүүт тэр амтны зулцагт хүрэх ч юм уу хөөх, чулуу шидэх тийм аюултай гэдэг мэдрэмжийг өгөх үед тэр амтны зулцаг хамгийн түрүүнд юу хийх вэ гэхээр ээж рүү очих юм байна л да. Учир нь ээж дээр очих юм бол нөгөө энэ хшилттэй холбоотой аюулгүй мэдрэмж үүсэж байгаа. Тэр саяны сургуультай холбоотой жишээн дээр ч гэсэндээ хамгийн анхны жишээнүүдээр бас ярьсан шүү дээ. Хүүхэд ээж нь ч юм уу аав нь ингээ явчингууд тийм таагүй мэдрэмж үүсээд буцаад хүрээд ирэхээр ингээд таатай хамгаалагцсан аюулгүй мэдрэмж үүсдэг гэдэг. Тэгэхээр хүүхдээ нөгөө цэцэрлэгт өгөх анх удаа сургуульд очих ч юм уу энэ үед нь ээж нь чамайг орой ирж авнаа гэдгийг заавал мэдэгдэх хэрэгтэй байна л да. Тэгэхгүй бол яг энэ нэгшилтэй холбоотойгоор буцаад явчингууд аюулгүй мэдрэмж байхгүй болчихж байгаа. Эндээс одоо төгшүүр стресс үүснэ. За тэгээд одоо дараа ярих тэр сөрөг зүйлсүүд гарч ирж байгаа. Тиймээс ямар нэгэн байдлаар үнийгээ таньж мэдээд эцэг эхийн зүгээс хариу үйлдэл үзүүлээд аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авах нь өөрөө хамгийн чухал бөгөөд нэгшилт хөгжөхөд нэлээдгүй үүрэгтэй байдаг. Тийм. За тэгэхээр нэгшилтийг ингээд өнөөдрийн чухал сэдв болгоод ярьж байгаа. Тэгэхээр яагаад нэгшилт ер нь яг чухал юм бэ? Яг юунд ач холбогдолтой гэж те. Дээрээс нь нэгшилтэн зөвхөн ингээд бага наснд болоод явчт юм уу? Насанд хүрсэн хойно энэ нөлөөлдөг үү гэдэг талаар хуваалцаж байна. Одоо нэгшилттэй холбоотой судалгаанууд одоо чинь битээр сая бол яг нөгөө суур судалгаа тий суур гарч ирсэн ойлголтуудын талаар ярьсан. Гэтэ мэдээж одоо шинжлэх ухаанд бүр 100% одоо төгс бүр хүрсэн үнэн гэж бас цөөхөн шүү дээ тий. Тэгээ үүнтэй адилхан нэгшилттэй холбоотой судалгаанууд өнөөг хүртэл бас хийгцээр л яваа. Одоо сэтгэл судлал жишээ нь одоо longitude буюу юм урт хугацааны судалгаанууд аягүй хийгддэг. Тухайн хүүхэд бага насндаа ямар байсан, насанд хүрсэн хойно ямар болж байгаа гэх мэтчлэн ийм судалгаанууд аягүй хийгддэг. Тэгэхээр нэгшилттэй холбоотой судалгаанууд ч гэсэн яг одоо бидний ярилцж явах цаг хугацаанд ч гэсэн хийгцээр л яваа. Тэгэхээр одоо эдгээр яригдж байгаа зүйлсийг бас нөгөө 100% үнэн гэж үзэхээсээ илүүтэй бас ийм байх магадaltaй юм байна, ийм өнцөг бас байдаг юм байна гэдэг одоо талаас нь сонсогчд маань, үзэгчд маань бас харж байгаасаа гэж хэлмээр байна. Тэгэхээр яг нэгшилт муутай байсан хүүхдүүд, нэгшилт сайн авч чадаагүй хүүхдүүд ирээдүйд насанд хүрсэн хойно ямар болоод байна гэдэг маань одоо яг энэ нэгшилттэй холбоотой асуудлууд дээр чухлаар яригддаг нэг зүйл юм л та. Тэгээд нэг хүртлээ хүүхэд нэгшилтийг маш сайн авч чадсан, нэгшилтэнд сайн хөгжиж чадсан хүүхдүүдийн хувьд насанд хүрсэн хойно сэтгэл зүйн асуудлууд ингээд тулгарх нь, сэтгэл зүйн бэрхшээл садууд тулгарх нь ингээд бага байдаг байна л та. Бага байдаг гэж байгаа маань одоо тухайн хүүхдэд асуудал зовлон бэрхшээл ерөөсөд тохиолддоггүй гэсэн үг биш. Тохиолддог. Гэхдээ түүнийг даван туулах чадвартай болцсон байдаг гэсэн үг. Даван туулах одоо жишээ нь сэтгэл зүйн дархлаатай гэдэг одоо үгийг хүмүүс маань айгүйх сонсч ирсэн ба асуудал шийдвэрлэдэг байх. Ямар нэгэн стресст оруулах зүйл байлаа гэхэд түүнийг амархан хэлбэрээр хөнгөнөөр даван туулдаг. Одоо нэг хөнгөнөөр асуудлыг даван туулдаг хүмүүс байдгаа гэж бид нар жишээ нь ярьдаг ш анзаардаг штэ бидний харилцаанд ийм хүмүүс байдаг. Тэр үүнтэй мэдээж холбогддог. Тэгээд ингээ бодохоор одоо жишээ нь өдөр тутамд болж байгаа энгийн юм стресс одоо үүсгэх хүчин одоо зүйлсээр бид нар ямар хариу үйлдэл үзүүлж байна гэдэг маань хүртэл нэгшилттэй нэгсэндээ холбогдож байна гэсэн. За одоо жишээ нь энгийн жишээ авал ярихад гадаг удамшин там ингээ машинтайгаа явж ийлаа гэхэд араас ч машин сигналтахад зарим хүмүүс 50-аар хүлээж авдаг. Оо яагаад сигналтаад байгаа юм бол. Эсвэл зарим хүмүүс одоо тэнийг юм хаашаа яагаад хүн ингээ зүгээр явж байгаа чинь сигналтаад байгаа юм. Зарим хүмүүс бүр зөвхөн сигналсны төлөө хэрүүл хийдэг хүмүүс л шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн маань бас нэгшилт гэдэг зүйлстэй холбогдож идэгаа гэсэн. Тэгээд сэтгэл судлалын шинжилгээ ухаанд яг хүнийг судлахдаа ямар талуудаас нь авч үздэг вэ гэхээр нийгэм сэтгэл хөдлөлийн чадвар, тухайн хүний танин мэдгүйн чадвар буюу бидний илүү их тархитай холбоотой тэрхүү чадваруудыг за тэгээд мөн бие махбодын чадвар гэсэн юм одоо 3 юм хүрээнд хүнийг ер нь бол судалдаг. Тэгээд яг
энэ нэгшилт багтаа өссөн хүүхдүүдийн хувьд ямар зам байдлууд ажиглагдаад байна вэ гэдгийг судлаачид ингээд судлаад утсан байгаа юм л та. Тэгээд нийгэм сэтгэл хөдлөлийн хувьд юу эхлээд ажиглагдсан бэ гэхээр нэгт тухайн хүн маань өөрөө мэдрэмжээ ингээд ойлгож мэдрэх хувьд асуудалтай болоод ирдэг байна л та. Магадгүй ингээд ууралцсан байгаагаа хэн нэгэнд гомдсон гэдэг өнцгөөс нь хараад зөв таньж чаддаггүй. Ууралцсан байнгутаа би ганцаардаад байна гэдэг нэг өнцгөөс хараад идэх ч юм уу. Сэтгэл хөдлөл мэдрэмжээ зөв таних асуудал одоо тулгарч эхэлдэг хамгийн одоо ихний бэрхшээл бол. Тэгээ үүнтэйгээ холбогдоод нөгөө өөрийнхөө мэдрэмж сэтгэл хөдлөлийг таньж чадахгүй байгаа учраас бусдын мэдрэмж сэтгэл хөдлөлийг ойлгоход асуудал гарч ирдэг. Тэгэхээр одоо энэ хоёр зүйлийг хэлэхдээ ойлгомжтой байгаа. Харилцааны асуудлууд одоо тулгарх нь бол мэдээж ингээ ойлгомжтой зүйлс болчиход байгаа. Нөгөө одоо хүмүүсийн хамгийн их сүлээд анхаарал хандуулж байгаа EQ чадвар буюу сэтгэл хөдлөлийг ингэж ойлгож мэдрэх чадварын суурь нь л одоо саяны яригдчихэж байгаа энэ гурван зүйл шүү дээ тий. Өөрийнхөө мэдрэмж сэтгэл хөдлөлийг би яаж ойлгоод байгаа, бусдын мэдрэмж сэтгэл хөдлөлийг яаж ойлгоод байгаа, тэгээд яаж түүнийгээ зөвөр илэрхийлээд байгаа юм бэ. Тэгэхээр энэ тал дээр асуудал тулгараад ирж байна гэсэн. За тэгээд мөн хүүхдүүд одоо энэ нэгшил багтаа хараа том болоод аюух агрессив болдог. Юмд ширүүн даруй хандах ч юм уу те. Эсвэл асуудалд одоо маш юм тогшин түрмгийн байдлаар ажиглагдах одоо юм тохиолдлууд бухимдах дандаа бухимддаг ч юм уу те. Тэгээд одоо жишээ нь бид бүхний өдөр тутамд яригддаг нэг юм энгийн яриан дээр нэг юм зүйл гэдэг л да. Одоо хүчирхийлэгч хүүхэд хүчирхийлэгч болдгоо ч юм уу тий. Эсвэл одоо сэтгэл судлалын маш олон юм нэг яг ялангуяа хуулийн сэтгэл судлалтай холбоотой судалгаанууд дээр тий. Аав ээж нь ямар одоо мэрэгжилтэй ч юм уу эсвэл ямар зам байдалтай хүмүүс байсан, яаж өсгсөн тий. Тэрнээсээ хамаарат тухайн хүүхд нөгөө гэмт хэрэг хийж байгаатай холбогддог иймэрхүү судалгаанууд ч гэсэн бас байдаг. Тэгэхээр тухайн хүүхд багадаа ямар одоо энэ нэгшилтийг авсан бэ гэдгээс хамаарат тухайн хүүхд юмд ширүүн даруй хандж гэнэ үү эсвэл юмд амархан ингээд түгшиж сандарчтай хандж гэнэ үү гэдэг маань ч гэсэн үүгээр бас тодорхойлогдож идэг гэсэн. Тэгээд мөн дээрээс нь өөртөө ихтэй байдалтай нийлээдгүй холбогдож идэг. Ялангуяа ажлын байран дээр гарсныхаа дараа өөрийнхөө ингээд амжилттай хийсэн зүйлтэй хүн сэтгэл ханамжгүй байгаад идэг юм л да. Энэ нэг тийм сүртэй одоо зүйл биш те ч юм уу. Эсвэл амжилттай хийцэн гэд бусад хүмүүс үнэхээр ингээд үнэлж дүгнээд тахт чинь би муу хийлээ, би бүх хүч чармайлтаа гаргаж чадсангүй гэдэг. Эсвэл өөрийнхөө чадварыг дутуугаар үнэлээд идэг. Би үүнийг чадахгүй, би угаасаа хийж чадахгүй, энэ миний одоо чадварт нийцэх зүйл биш байна гэж одоо бүх зүйл дээр тэгж хандаад хэлгүй байдал гарч байгаа. Эдгээртэй бол энэ нэгшилт маань одоо бага насндаа ямар энэ нэгшилтэй байсан бэ гэдэг маань одоо холбогдож байна гэсэн. Танин мэдгүй үед ямар асуудлууд ажиглагддаг вэ гэхээр нөгөө хий сүрлэн төсөөлөх чадвар болон логик сэтгэлгээний хувьд асуудал тулгарч эхэлдэг. Тэгээ хий сүрлэн ингэж нөгөө төсөөлөх чадвар бага байгаа учраас юмсад нөгөө таамаглал дэвшүүлэх байдал маань муу байгаад идэм байна л да. Энэ нэгшил багтай хүмүүсийн хувьд. За тэгээд ер нь бол ингээ шин зүйл тасан цогцох байдлын хувьд, шин зүйлсийг танин мэдэж суралцахын хувьд ч гэсэн юм хөшүүн байдлууд нилээдгүй ажиглагддаг учраас энэ нэгшилт сайн байх хэрэгтэй, энэ нэгшил чухал гэдэг зүйлсийг өнөө хүртэл одоо ярьсаар байгаа гэсэн. Тэгээд дээрэс нь энэ нэгшилт ингээд амжилттай болоогүй ч юм уу, энэ нэгшилт муу байсан тохиолдолд яг хүүхэд насн дээр илэрдэг сөрөг зан үйлүүд нь одоо ямар нэгэн зүйлд хит их хамааралтай болох. За дутуугийн мэдрэмж нэлээд байх. Одоо хайр халамжийн мэдрэмж байхгүй байсан учраас дутуугийн мэдрэмжтэй болох тэгэнгүүтээ бусдаас анхаарал халамж хүсхийн тулд гаргаж байгаа тэдний үйлдэл нь ихэнхдээ хэвийн бус зан үйлүүд байт юм байна л да. Жишээлх юм бол дүрм журм зөрчдөг, хичээлээ хийхгүй байх. За тэгээд дээрэс нь сургуулийн хүрээнд хүүхдийн өөртөө итгэх байдал яаж илэрдэг вэ гэхээр за хичээлээ хэр сайн хийж байгаа вэ? Дээрээс нь сургууль дээр болж байгаа үйл ажиллагаанууд тэр өөрийг хариуцлагатаа оролцож гин, үе тэнгийнхантайгаа одоо баг болоод ажиллаж чадж гин, үе тэнгийнхантайгаа яаж харилцаж гин гэдэг маань энэ нэгшилт ямар байдаг вэ гэдэгтээ салшгүй холбоотой юм байна л та. Тэгээ дээрээс нь надад яг ингээ уншаад судалж байхад хамгийн тийм аимшигтэй санагдсан зүйл нь юу вэ гэхээр энэ нэгшилт муу байгаад ирэхээр хүүхэд масаг зүйж амьдрд юм байна л та. Нэгсэндээ мэдрэмжээ нуудаг. Одоо сая хэлсэн шүү дээ, 51 хэлсэн шиг аавдаа ч юм уу эсвэл найзтай гомдсон байлаа хий тэрийгээ би ганцаардж гин гэж ойлгодог, ууралж гин гэж ойлгодог.
За тэгээ өмнөх дугаарууд дээр бас хэлжсэн уур ихэнхдээ 2 дахь сэтгэл хөдлөл болдог. Тэгэхээр уурын цаана маш их сэтгэл хөдлөлүүд нуугдсан байжгаад нэг удаа бүүн болж тесэрхээр ихэнхдээ уур бөхөндөл агрессив байдлаар илэрдэг. Тэгэхээр энэгшилт муу байгаад тэр хайр халамжийн мэдрэмжийг авч чадаагүй хүүхдүүд ихэнхдээ сэтгэл хөдлөлөө нуудаг. Тэгээ энэ нь стресстэх нөхцлүүдийг үүсгэж байгаа. За хүн маш их стресстэй мэдрэмжээ нуугаад илэрхийлэхгүй гарахгүй тэрэн дээр менеж хийхгүй байх юм бол тэр сэтгэл готрол ч юм уу илүү одоо юм хэвийн бусдаа үйлүүд магадгүй бүр цаашлаад сэтгцэн асуудал болох магадaltaй байт юм байна л да. За тэгээ дээрэс нь нөгөө гэмт хэрэг төртөж байгаа хүүхдүүдийн одоо статистик болон чанарын судалгаанаас харахад ч гэсэндээ одоо гэр бүл нь жоохон бахтанд салсан, аав ээжийн салсан, аав ээж нь ямар нэгэн байдлаар архины хамааралтай тий эсвэл хар тамхи хэрэгэлдэг ч юм уу. За архитын сохтурдаг гэр бүл төссөн, гих мэтчлэн эсвэл хүчирхийлтэй гэр бүл төссөн гэд хайр халамжийн мэдрэмжийг авч чадаагүй байсантай холбоотой байсан гэдгийг бас судалгаануудаас харуулж ирсэн. За тэгээд цаашдаа нөгөө энэгшилт маань ингээ бага наснд л болоод өвчөж байгаа болоод ингээ өнгөрчөж байгаа зүйл юм шиг хэрнээ одоо бидний харилцааны загваруудыг энэгшил өөрөө бий болгож идэг. Тэгэхээр харилцаа гэхээр амьдрал төр чигээр л харилцаа шүү дээ тийм. Найзын харилцаа, үеийнхний харилцаа, танихгүй хүмүүстэй хүртэл бид нэр ямар нэгэн байдлаар өгөнч бай, өгөн бус бай харилцаанд орж идэг. Тэгэхээр энэгшилт маань өөрөө тийм гэр бүлийн харилцаа сэтгцийн загвар болон харилцааны загвар. За тэгээд сэтгэл зүйн хувьд холбоотойгтой тэр харилцааны загварууд энэгшлэлээр л сурлаж үүсдэг. Тэгэхээр саяны хэлсэнчлэн нөгөө харилцааны асуудал гарах магадaltaй. За тэгээд энэс хамгийн одоо нөгөө ойр сэдвүүн юу вэ гэхээр хосын харилцаан дээр гарч ирдэг зүйлс байдаг л да. Сайн нөгөө хамгийн түрүүнд хэлсэн шүү дээ. Энэгшлийн загварууд гэдэг одоо нөгөө секур буюу аюулгүй цухтагч гэдэг энэ одоо зүйлс байдгаа гэд. Тэгэхээр яг хосын харилцаатай холбож энэгшлийг ярихаас өмнө би ингээд 3 өгүүлбэр уншиж өгмөр байна л да. Тэр сонсогчд маань энэхүү 3 өгүүлбэрийг анхааралтай сонсож байгаад аль нь илүү танд ойрхон, таныг ингэж тодорхойлж болохоор вэ гэдгээ сонгоорой. За тэгээ би уншиж өгье. За хамгийн ихнийх нь A хэсэг. За B хэсгийг уншлаа. За би ер нь бусадтай ойр болдог. Одоо миний хувьд бусадтай ойр болох нь баг зэрэг тухгүй байдаг. Бусдад бүрэн дүүрэн итгэх, за бусдаас хамааралтай байх, бусдаас тусламж дэмжлэг авах нь тэмч таатай биш хүндрэлтэй байдаг. За ихэнхдээ хүмүүс чи жоохон тотон байгаа ч гэж надад хэлдэг. За тэгээ хин нэгэн одоо илүү ойртой бүр ингээд тотон харилцах гээд ирэх юм бол надад ер нь тийм таагүй мэдрэмжүүд үүсдэг. За эхний хэсэг нь юм байна. За одоо би хоёр дахь хэсгийн өгүүлбэрийг та бүхэнд уншиж өгье. За би харьцангуй бусдтай амархан ойр дотн болдгоо. Би бусдаас хамааралтай байх, бусад хүмүүс надаас хамааралтай байх, харилцан үүрэг солилцох нь миний хувьд тийм ч хэцүү биш ээ. За тэгээд би шинэ хүмүүстэй амархан танилцдаг, бусад хүмүүс надтай илүү ойр дотн болж харилцах нь миний санааг тийм ч их зовоодаггүй. За бодож байгаа ах гэж найдаж байна. За одоо сүүлийн хэсэг. Бусад хүн надтай ойртох, татан болоход би дурамчхан байдаг. Хамтрагч маань одоо хосын харилцаан дээр хамтрагч маань намайг үнэхээр хайрладаг болов уу, надтай хамт цаашид үлдэхгүй байх вэ гэдгээс би айж имээдгээ. За тэгээд заримдаа одоо хүмүүстэй хосын харилцаан дээр хамтрагчтайгаа илүү хамт байхыг хүсдэг, хамтдаа илүү их цагийг байх одоо цагийг өнгөрөөхийг хүсдэг. Гэхдээ энэ байдал маань заримдаа хүмүүс надаас холдчихдаг тэр зүйл нөлөөлдөг. За тэгээд A байсан уу, B байна уу, эсвэл C байна уу гэдгээ бодоорой. Тэгэхээр энэ 3 зүйл маань нөгөө 58-гийн маань хамгийн ихэнд тайлбарлсан энэгчний 3 загвартай холбогдож гарч ирж байгаа. За тэгээд энэ судалгааг хийсэн чинь судалгаанд оролцсон хүмүүсийн 60% нь B хэсгийг хариулсан юм байна. B буюу нөгөө секур, аюулгүй энэгшилт. Хамгийн тохиромжтой энэгшилтийн загвар байгаа. За 20% нь нөгөө цогтөгч гэж хэлсэн шүү дээ. Харилцаанаас цогтөгч A төрлийн хүмүүс байгаа юм байна л да. За харин 20% нь C буюу одоо нөгөө хоёрдмал гэсэн шүү дээ. Нэг эсвэл ингээд төвшөөрлээд идэг. Эсвэл нөгөө янз бүрийн мэдрэмжүүд үүсдэг. Тэгээд энээсээ болоод ихэнхдээ төвшөөр үүсдэг. Тэгээ нөгөө одоо найзлаа маань одоо хайртай юм болов уу, яасан бол намайг орхичих үү гэдэг бодлоод үүсээд идэг бол энэгшлийн загвар нь хоёрдмал бөгөөд үүнээс үүдэлтэй төвшөөрд бий болдог гэдгийг хэлж байгаа юм байна. За тэгээд хамгийн сонирхолтой нь одоо аюулгүй энэгшил нь аюулгүй болон аюулгүй гэж хоёр төрөл байгаад байдаг. Тэгэхээр аюулгүй
аюултай одоо аюулгүй биш энэгшил үүссэн тохиолдолд ихэнхдээ бас нөгөө хосын харилцаан дээр ихтгэлцэл бий болж чаддгүй юм байна л да. Ямар нэгэн байдлаар л ингээл хамааралтай байгаад идэг эсвэл ингээл байнга чаргууцалддаг ч юм уу тий. Надтай хамт цагийг өнгөрөө гэдэг ч юм уу ийм байдлууд гарч илэрдэг. Тэгэхээр хосын харилцааны загварч гэсэндээ энэгшил дээр үндэслэгдэж бий болсон. Таны хамгийн анхны дээр энэгшлийн дүрийг ямар хүн бий болгосон бэ гэдэг маань энэгшлийн одоо хосын харилцааны загварыг бас бий болгож байгаа. За тэгээд нөгөө нийгэмд ийм нийтлэг одоо юунад гэдэг чинь ойлголтууд жишээлх юм бол хүн одоо хідэн ч хүнтэй энэгшиж болно гэдэг ч юм уу. За эсвэл би л одоо хүүхдэд төрүүлж өсгсөн юм чинь хүүхэд зөвхөн ээжтэйгээ л энэгшдэг. За эсвэл би ингээ хүүхдийнхаа нүүрний хувирал уйлаад байгаа нь яагаад байгааг нь би юусоо ойлгож чадахгүй энэ нь энэгшил үүсээгүүл гэсэн юм шиг байна гэдэг ч юм уу ийм тогтцоонлууд байдаг ч тийм. Тэгэхээр энэ дээр сэтгэл судлалын шинжилгээ ухааны талаас илүү яг юу гэж үздэг вэ? гэдэг талаас нь хоёлаа ярилцгаа. Тэгэхээр нөгөө хамгийн ихэнд ярилцсан одоо тодорхойлолтоос ч гэсэн ойлгомжтой байх тийм. Нөгөө хүүхдийг одоо хэн төрүүлсэн бэ гэдгээс илүүтэй яг нөгөө хинтээ эрэг сэтгэл хөдлөл бий болгоод байна ээ, эрэг юм харилцааг бий болгоод байна гэдэг маань энэгшилт нь ямар байгаа вэ гэдгийг тодорхойлдог гэсэн үг. Тэгэхээр одоо ер нь энэ тодорхойлолтуудаас ч гэсэн ингээд харахад үзэл баримтлуудаас ч гэсэн ингээд харахад дийлэнхтэй хүүхд яг нөгөө хэн одоо хамгийн тухайн хүүхдийг тийм бага наснаас нь эхлээд харилцаж ирсэн эрэг сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ олж таньж мэдэж илэрхийлэхэд нь тусалж идэг байсан бэ гэдгээс хамаарат бага наснда бол ялангуяа 18 сар хүртэлх хугацаанд бол нэг хүнтэй илүү их юм дотно одоо энэгшилтийг үүсгдэг байна л да. Тэгээд 18 сараас хойш болоод ирэхээрээ хүүхд нөгөө хүмүүсийн сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг илүү их таньж ирдэг учраас бас нөгөө хоёр дахь хүмүүстэй энэгшиж эхэлдэг гэж одоо үздэг юм байна л да. Одоо ээжтэйгээ илүү одоо энэгшиж ингэж чадлаа гэхэд 18 сараас хойш хоёр дахь хүмүүс буюу одоо магадгүй аав нь, ах нь, нэг чинь нөгөө нэмэн гэр бүлийн ойр тойрон дотн байдаг те хинтээ илүү харилцаа холбоо үүсгдэг вэ гэдгээр бас тодорхойлогдож байдаг. Тэгээ нөгөө нялх хүүхдүүдийг нэрээ юм хүүхдүүдийг ч гэсэн харж ахт ингэдэг шүү дээ. Өөр хүмүүс рүү инээдэг гоорнос ээж рүүгээ хараад инээгээд байдаг шүү дээ. Энд чинь нөгөө ээжтэйгээ илүү энэгшсэн байна гэдгийг илэрхийлж байгаа бас нэг юм жишээ гэж ойлгож байна. Тий. Өнөөдрийн маань нэвтрүүлгийг үзэж байгаа мөн сонсож байгаа сонсогчдын маань хувьд бага насны хүүхдтэй эцэг эхчүүд за тэгвэл би яаж энэгшлээ илүү сайн болох вэ гэдэг асуултууд төрж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр сая дурдсан шүү дээ тий. Одоо хүүхдийнхаа яагаад ингэ уйлаад байдаг яг юу хэрэгтэй байгаа гэдгийг мэдэхгүй нэг л ойлгохгүй байна гэж байгаа тохиолдол нь энэгшилт үүсээгүй гэсэн үг биш. Харин сайн талтай яагаад гэхээр нэг тийм холбоо болохгүй байна гэдгийг та анзаарсан байна гэдэг нь илүү сайн одоо оролдлогоодыг хийх, илүү сайн төлөвлөгөө гаргаад хүүхдтэйгээ илүү ойр болох тэр боломжийг танд бий болгож өгч байгаа. За тэгээд дээрэс нь хүүхдийнхаа одоо тэр мэдрэмжийг хэрэгцээг нь хангах нь мэдээж хэрэг чухалч гэсэндээ хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр та өөрийнхөө хүүхдтэйгээ одоо энэгших тэр гол одоо хүчин зүйл нь болж байгаа учраас магадгүй ээж нь ч юм уу аав нь ч юм уу өөрөө сэтгэл зүйн хувьд илүү таатай тайван байх, өөртөө одоо анхаарал халамж тавьдаг байх маань одоо энэгшил хөгжөхөд маш чухал юм байна л да. Тэгэхээр ээжүүд маань унтах цаг дээр анхаарах, сайн чанартай нойр авах, магадгүй хоолтон дээрээ анхаарах, за төрхөн зур ингээ хүүхдээсээ холдоод амрах цагийг бас гаргах хэрэгтэй гэдгийг сэтгэл зүйчид зөвлөж байгаа. За мөн дээрээс нь гэр бүлийнхнаасаа, найз нөхдүүдээсээ тусламж авах хэрэгтэй шүү гэдгийг бас зөвлөсөн байсан. Тэгээ энэ тал дээр хоёлоо зөвлөгөө өгөөд тэгээ нэвтрүүлгээ дуусгая те. Тэгэхээр нөгөө ээжийн сэтгэл хөдлөл гэдэг бол хүүхдийн хувьд бас маш одоо юм том чухал зүйл болчиход байгаа юм л та. Тэгээ нөгөө сэтгэл хөдлөлийг бас халдварладаг гэж үздэг. Тэгэхээр ээж таны сэтгэл хөдлөл ямар байна? Гэр бүлийн орчинд байгаа тань сэтгэл хөдлөл харилцаа хандлага ямар байна гэдэг маань одоо хүүхэд том байна уу эсвэл бага байна уу гэдгээс үл хамааран маш их энэгшилтэнд ер нь бол нөлөөлж байдаг гэсэн. Тэгээд нэг талаасаа одоо ээжтэйгээ энэгшиж байгаа маань чухал гэж одоо яригдж байгаа ч гэсэн одоо зарим тохиолдолд бол ээж нь байхгүй хүмүүс байж болно тийм. Магадгүй асрамжийн газар өсөж байгаа эсвэл ээж нь тийм хүүхдтэйгээ цуг байдаггүй нас орсон ч юм уу ийм тохиолдлууд байгаа. Тэгтээ хэдийн ийм байлаач гэсэн гол нь энэгшилт маань
хүүхэд хинтээ хамгийн ихтэй сэтгэл хөдлөл мэдрэмжийн хувьд ойр байна, эерэг юм харилцааг үүсгэж чадчихна гэдгээр тодорхойлогдож байгаа учраас магадгүй энэ подкастыг сонсож байгаа одоо юм саяны одоо жишээний хувьд эмзэглэмээр зүйл байсан бол энэ дээр бас тэмжих одоо төгшөөрлөд санаа зовх гэсний хэрэггүй. Та л одоо хүүхдтэйгээ те эерэг харилцааг үүсгэж чадчихвэл энэ маань одоо хөгдөх боломжтой, ирээдүйд нь ийм сөрөг байдлаар амьдралд нь нөлөөлөхгүй байх боломжтой гэдгийг нэгт хэлмээр байна. Тэгээд гол нь хүүхдтэйгээ яаж сайн нэгшлтийг бий болгох вэ гэхээр хамгийн чухал нь харилцаа. Одоо бас дахин харилцаа л болчиход байгаа юм л та тий. Жижиг одоо хүүхэд чинь те ярьж эхлэх гээд гангнаж гунгнаад ингээд байж исэн гэсэн та түүнийг нь цогцтой хариулт үзүүлээд тийм үү тэгээд одоо яасан гэдэг ч юм уу юм харилцаа үүсгэх байдлаар хүүхдтэй контакттай юм харилцааг хамгийн чухал нь үүсгэж явах хэрэгтэй. Одоо үед бас яагаад хүүхдүүдийг телевиз компьютероос ингээд айл болох хол байдлага амьд харилцаа чухал шүү гэдгийг илэрхийлээд байгаа вэ гэхээр нөгөө түрүүн хэлсэнчлэн энэ харилцаа ч гэсэн юм чадвар хүүхэд олон дахин давталт хийж иж үнэнд суралцж байгаа. Тэгэхээр нөгөө бодит юм харилцаан дээр хүүхэд зөвхөн телевизийг ч юм уу утас компьютерыг ингээд хараад тахаар нөгөө хүний амны хөдөлгөөн болон сэтгэл хөдлөлийг бүрэн дүр ойлгож сурч чаддгүй юм байна л да. Яг бодит хүнтэй харилцаад сэтгэл хөдлөл нь яаж ингээд хувирч байна. Инээхэд нүд яад юм бэ? Уурлахаар хүний нүд яад юм бэ гэдгийг яг бодит хүнтэй нүүр турсан харилцаанаас л олж авч чадчихдаг. Мөн дээрээс нь гадна хоолойны өнгийг тэрнээс ялгаж сурч идэг. Тэгэхээр харилцаа, сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг ойлгох чадварын суурь нь миний саяны хэлсэн зүйл шүү дээ тий. Тэгэхээр харилцааг нэгт хамгийн сайн үүсгэж явах хэрэгтэй. Ингэж чадах юм бол одоо энэ нэгшил цай явагдана. Дээрээс нь хүүхдийнхээ мэдрэмж сэтгэл хөдлөлийг илэрхийлэх байдлуудыг хаахгүй байх нь чухал. Одоо аав ээжүүд маань ингэж эхэлдэг шүү дээ тий. Чи яагаад үйлээд байгаа уйлахаа бол тий. Яагаад уурлаад байгаа уурлахаа бол гэж нэгсэндээ мэдрэмж гараад ирэнгүүт нь бол гэж нэгсэндээ цохиол шууд ундагч юм гэсэн. Тэгээ ялангуяа эрэгтэй хүүхдүүдийг тэгдэг. Чи эрэгтэй юм бич уйлаад байна, уурлаад байна, хол зөөгөөд байна тий. Эр хүн чинь зөрөгтэй байх хэрэгтэй, хатуужилтай байх хэрэгтэй гэж эхэлдэг. Тэгэхээр эрэгтэй хүн байлаа гэд хүн биш гэсэн үг биш. Эмэгтэй хүүхд байлаа гэд бас бүх сэтгэл хөдлөлөө хитрхи илэрхийлээд ч юм уу те сул дорой байх хэрэгтэй гэсэн үг биш. Тэгэхээр тохиромжтой үед тохиромжтой одоо байдлаар өөрийгөө илэрхийлээд би уурлаад байна, би гомдоод байна. Та надаа ингэж надад амлсан зүйлээ биелүүлэх болохоор чинь би ууралж гомдож гин гэдгийг илэрхийлэхэд нь одоо хүүхдтэй сайн дэмжлэг болж авах хэрэгтэй. Илэрхийлж байгаад нь та сөрөг байдлаар хандж болохгүй гэсэн. Одоо таныг хэцүү байгаад хэн нэгэнд хэлсэн чинь чи яад ингэж байгаа хов зөөгöd байгаа юм бэ гэж юм уу ингэж хэлээд хэн нэгэн загинчвал та дахиж тэр хүнд асуудал ярихгүй те яг адилхан хүүхдүүдийн хувьд ч гэсэн энэ нөхцөл байдал нь адилхан байдаг шүү гэдгийг хэлмээр байна. Тийм тэгээд хосын харилцааны үед магадгүй нөгөө өөрөө ч юм уу эсвэл одоо хамтрагч нь хосын харилцаанд орж байгаа хамтрагч нь илүү өөрийг хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрийг хариуцлагатай байх хэрэгтэй гэж боддог. Тийм одоо энэгшлийн загвартай хүний хувьд бол багад нь аав ээж нь аягүй сайн одоо энэгшилтийн хувьд өөрийг хариуцлагатай байсантай холбоотой байт юм байна л да. За тиймээс дээрэс нь одоо нөгөө за би хүүхдтэй ингээл юм болгоныг авч өгөөл ингээл байн халамжтал хайрлуулах юм бол ингээд нэлзрэн амтан болчих штэ гэж бодож байгаа эцэгчүүд ч бас байж магадгүй. Гэхдээ үүний судалгаагаар баталсан хүүхдийг багад нь илүү хайрлаж, халамжилж тэр аюулгүй мэдрэмжийг өгч өсгөх маань өөрөө хүүхд илүү биеэ дааж өөртөө ихтэй болдог. Харин нөгөө тийм нэлцэн хаан нэлзрээ байдал нөгөө багастай юм байна л та. Тиймээс энэ их шил чухал учраас тэгээ дээрэс нь одоо нэг зүйлийг сануулж хэлмээр байна. Энэ их шил сайн байна гэдэг нь тэр эцэг их төгс байна гэсэн үг хизээч биш. Тэр хизээч төгс эцэг их байдаггүй. Алдаж онжиж л бид нэр бүх зүйлийг даван тулдаг шүү дээ. Тиймээс бүх зүйл дээрээ одоо анхааралтай байж байгаа. Тэгээ энэ бүхнийг хамтдаа даван тулаад тэрхүү нөгөө эерэг хамгийн таатай энэ их шилийг одоо үүсгэх боломж байгаа учраас эцэг их маань үүндээ зарцуулалт гаргаасаа гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийн маань бидний дугаарыг сонирхон сонссон та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар илүү сонирхолтой за сэтгэл зүйн асуудлуудын талаар мөн ярилцах болно. Тэгээд баярлалаа. Дараагийн дугаараар хүртэл одоо баяртай. За баяртай.